За 2024 оны 12 сард хамгийн сүүлийн аялал бол Glass House Mountains руугаа бид аялсан байгаа. За энэ нь болохоор манай гэрээс бол Gold Coast-аас бол Sunshine Coast явах замд 129 км-ийн зайд оршин гэдэг цаг 38 минут явна гэсэн боловч яг замдаа бол төвжрэлтэй байсан учраас бол ерөнхийдөө бол нэг 2 цаг гараа явж иж утсан. За тэгээ хамгийн эхний цэг нь болохоор мэдээллийн төв байсан. Тэгээ орсон чинь бол мэдээллийн ажилт нь бол амар гоё мэдээлэл ингээд бүр газрын зураг дээр зураагаад хаана эхлэж очих уу, хаашаа яаж явах уу, хэдэн минут явах уу гэх бүр аюулгүй тодорхой тайлбар хийж өгөөд тэгээ газар 3 янзын газрын зураг өгсөн байгаа. Тэгээд эхлэхдээ бол Beerwa Mountain дээр хамгийн түрүүнд очих байгаа гэдэг бид нар буцаад машинаа суугаад Beerwa Mountain дээр очсон. Glass Mountains-ийн хамгийн дээд цэг гэж үздэг юм байна. Хамгийн өндөр одоо уулан гэж үздэг. Далайн түвшнээс 556 метрийн өндөрт байдаг. Тэгээ энэ уул нь болохоор зүгээр ерөөсө авирах зорилготой. Тийш дээшээ бол ингээд хайкинг хийн гэж байхгүй. Ерөөсө клаймбинг хийх буюу авирах л тийм тэгжээж тэр оройд нь гарах юм байлаа. Тэгээд ямар нэгэн бэлтгэлтэй явахгүй бол гарахад маш хүндрэлтэй. Sacred гэдэг. Тэгээд бид хоёр бол авираагүй. Зүгээр яг 30 минут шинаа тавьчаад 30 минут яг тэр нөгөө хатан хэсэг авирах яг тэр нөгөө хэсэг авирахад бэлэн болсон дээрээс нь оцсон. Тэгээд буцаж буугаад тэгээд тайраад ингээд цаг гаруй ирэх очрон 2 цаг гаруй ингээд алхсан байгаа. Тэгээд хайкинг хийхэд бол үнэхээр одоо боломжтой тийм ус хэсэг байлаа. За дараа нь бол буцаад бид нэг 10 минут яваад Lookout дээр ноцсон. Тэр Lookout нь болохоор яг Glass House Mountains бүх ингээ уулсаа бол гэж харна. Тэгээ энэ дээр нь болохоор айл уул нь хэдэн биенээс хэдэн метрийн зайтай байдгүй гэдэг мэдээлэл нь бол яг энэ Lookout дээр байдаг. Хүмүүс ерөөсөө гол нь тэр хэсгээр нь очиж энэ уулсаа хард юм байна. За ягаад Glass House Mountains гэж нэрлсэн гэхээр 1770 онд Ahmad James Cook одоо энэ улсыг хараад тэгээд маш үзэсгэлэнтэй ингээд одоо биенээс холдгүй боловч одоо үзэсгэлэнтэйгээр бие даа ингээд оршин тогтнодог ийм яг ингээд шилэн одоо байшинд байгаа юм шиг ингээд биенийг хард юм байна гэж хэлээд тэгээ маш тэрийг бол онцлон тэмдэглээд тэгээд Glass House Mountains гэж одоо шилэн байшинд уулс гэх юм уу тэгж нэрлсэн юм байна. Тэгээ өмнө нь болохоор зүгээр Glass Mountains гэдэг байсан бол тэрнээс хойш Glass House Mountains гэж нэрлэх болсон юм байна. Тэгээд энэ нь болохоор 24-өөс 27 сая жилийн өмнө галтуулын дэлбэрэлтээс үүсэж тэгээд ингээ 11 12 те одоо тийм 11 12 гэдэг ингээ янз бүрийн тоо байт юм байна. Тэгээд 12-ийн тусдаа тийм уус болгож тогтсон юм байна. Тэгээд хамгийн өндөр нь болохоор Beerwa гэдэг 556 метр өндөрт байдаг. Дараа нь болохоор 109 метрийн өндөрт байдаг. Энэ баг гэдэг бол энэ уулс нь болохоор яагаад ингэж алдартай юм гэхээр одоо Queensland-ийн зүүн урд хэсэгт байдаг. Тэг ингээд шилийн юм шиг ингээд биенийгээ хардаг. Тэгээ 170 гаруй төрлийн шувууд оршдог. Тэгээд 2006 онд Австралийн үндэсний өв соёлын тэр нөгөө чагсаалтанд бол бүртгэгдсэн. Тэгээд одоо янз бүрийн амьтад бас тэнцээ оршин тогтнодог. Уугуул эргээд тэнд одоо уламжлалт заншлаад хийдэг те. Тэгээд сүшиг бишрэлтэй ийм улсын тоонд ордог юм байна. Тэгээд ерөнхийдөө болохоор бүх төрлийн амьтад, бүх төрлийн одоо ургамал тэгээд одоо тэнд бол ингээд байж идэг ингээд геологийн одоо айгүй гой зүй тогтолтой хэсэг гэж үздэг юм байна. За тэгээ цаашаага нэг 30-аад минут яваад бол Sunshine Coast дээр очиж байгаа. Sunshine Coast бол бас одоо ингээд далайн эрэг дээр байдаг. Gold Coast-тай адилхантай. Тэгээд ийм хот тэгээд Sunshine Coast дээр очиод өдрийн хоол идчихэд тэгээ нэг өдрийн дотор ингээд Glass House Mountain тэгээ Sunshine Coast-тай ингээд бүтэнгийн үзээд нэг өдрийн айгүй гоё юм аялал болсон байгаа. Тэгээд энэ уус болгоно нь өөрийн гэсэн тийм түүхтэй, домогтой одоо ийм газар ийм улсууд байдаг юм байна. Тэгээд одоо энэ харагдаж байгаа нь бол сайн нэ